сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Эрхэм мөндөд хамаатан саднуудаа. Та бүхэндээ өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг бол сайн бэлгийн ундрахалд гэдэг экологч мэрэгчлээ ийм хүн байна. Тэгээ та бүхэнтэй өнөөдөр одоо уулзж байгаагийн шалтгаан өнгөрсөн 2018 оны 7 дугаар сард болсон нэгэн сайхан үйл явдлыг одоо нэхэн дурсаж тэр талын тэр үед одоо авсан зураг бичлэг зэрэгээ одоо эвлүүлж одоо хүргэж байгаа юм. За зүгээр нэг жижиг түүх ярихад 7 дугаар Дэмбэрэл гэдэг Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын одоо Аршаан Түргэдийн хоёр сайхан хөгшин байсан. Одоо тэр одоо бидний өвөө эмээ гэсэн үг. Тэгээ энэ хоёр маань бол одоо 6 охин нэг хүүтэй ийм айл байсан. Тэгээ одоо эдний үр хүүхдүүд одоо өсөж үржиж олон болон өнөр баян болоод одоо бол одоо хэдэн зууч улсын бид одоо сайн тоог нь гаргаж чадаагүй байна. Тэгээд энэ өгчүүдийн үр сад одоо өнөөгийн Монгол орондоо бас сайхан ажил хөдөлмөрөө хийж нэр алдраа цуурайтуулж байгаа. Тэгээ энэ одон судрынхаас олон сайхан одоо малчид хөдөлмөрчид за одоо манай продюсерээс эхлээд Монгол улсад одоо нэр гарсан сайхан компани захирлууд за одоо бидний бүхний одоо өнөөдөр одоо ярих гэж байгаа Монгол улсын хүний гавьяа дэмж дүр сонцлогооны одоо нэрт ирдэгдэн Бадамсад ах энэ одоо олон сайхан хүмүүс төрж Дэмбэрэл долгор гэдэг хүмүүсийн одоо нэр алдрыг удам судрыг одоо үргэлжлүүлж яваамаа. Тэгээ одоо 2018 оны одоо 8 дугаар сарын 27-нд Бадамсад ахын маань одоо хүний гавьяа дэмж болсны ялалга наадмыг Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Аршаан Түргэдийн төвдөр зохион байгуулсан. 3 дугаар одоо эмнэлгийн эмчнэр ирж одоо нутаг орныхон хүмүүст бүргүүлэлт хийлээ. Орой уулдаж, бүх барилдаж одоо ийм маш сайхан одоо цэнгэн болсон. Энд бол одоо бид тэгээд бас хамаатан саднтайгаа очиж уулзсан юм аа. Тэгээд тэр үедээ бас бага хэмжээний дүрс бичлэг хийж бас нэг зураг хөрөг авсан. Тэгээ энийг одоо эвлүүлэг болгож та бүхэнд хүргэх гээд бас чадахгүй явсаар одоо яг л одоо ойн дээр нь энэ сайхан одоо өдрийг дүрсэж одоо та бүхэнд эвлүүлсэн одоо бичлэгээ хүргэж байна. Одоо янз бүрийн алдаа зүтгэлтэй буруу зураг авсан байж магадгүй. Ягаад гэвэл одоо бид тэр мэрэгжлийн хүмүүс биш учраас бас тэрнийг уучлаарай. Ингээд бичлэгүүдийг таалан болгож сонсноо. Монгол улсын хүний гавьяаттай эмч болсон баяр зориулсан одоо наадамд оролцох гээд манайхны гэр бүл одоо ингээд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бол Улаанбаатараас гарсаа. Тэгээ Улаанбаатараас гараад бол замд явж байгаад одоо Баян Өнжүүлийн орчинд бол харанхуй болсон. Тэгээ харанхуй болсны дараа бид буруу замаар төөрөөд тэгээ одоо Өнжүүлийн хойгуур одоо тавьсан байгаа юм. Тэгээ шин дундээ явж одоо тэр таних мэдхгүй замд явж байгаад одоо машин эвдэрсэ. Тэгээ машинаа засаад шүнжэнгөө машинаа ноцолдож засцгаалаа. Тэр одоо 5 болно. Доогуур одоо төвлөгөө суларчих гэх ингээ хүмүүс одоо ядраад унтцгаасан. Тэгээ бидээс хаана явж байгаач мэдэхгүй. Тэгээ ер нь өглөө болохыг хүлээцгээсэн. Тэгээ өглөө болоод ирсэн бид нар бол ингээ шал өвөр одоо юуныхаа хойгоор Өнжүүл явуулгаа хойгоор явцсан байсан. Ингээд зөв замаа хөөгөөд ингээ Эрдэнэ далай газар гарсаа. Тэгээ ингээд бороотой өдөр Аршаан Түргэдийн төвдөр бууцгаасан. Их тийм сайхан шиврээ бороотой. Тэр энэ жижиг сайхан зуршлагтай жил байсан. Тэгээд бид нар одоо буусаа одоо Аршаан Түргэдийн төв дээр наадмын бэлтгэл болгоод одоо гэрүүд барьсан байсан. Ингээд ортлоо одоо ингээл хангаагаал одоо ахнаар сууцгааж исэн да. Тэгээд эдгэртэйгээ одоо ингээд золгоод энэ ч олон жил уулзсангүй их сайхан уулзалт боллоо. Ихэнх хүмүүсийг танихгүй юм байна. Ер нь ээжиг нас барсны үеэр л уулзчихсан сойш ер нь уулзалтаагүй болсууд ингээд сайхан золгосоо ер нь тэгээд ер нь 10 цагийн ингээд хүмүүс маань ирээд наадамчид ер нь цуглаж исэн. Энэ өртөө усууд цуглаж исэн. Тэгээд тэнд бас баан зэнтэр гарцсан биднээс ингээд цаймаа ороод дулаа цаад бас их хөтөнч исэн. Тэгээд одоо наадмынхаа
тэр урд өдөр нэрж хонж байгаа юм да. Тэгээд бүдгийн шашны лам нар ирсэн байглаа тэгээд гол ном хурсан энэ сайхан үйлдэлүүд болоод урд орой нь л тэгэл гэрээр хэсээд тэгээд сайн хачнаа ярилцаал сайхан ярилцж ингээл зочдтойгоо ер нь сайхан чөлөөтэй ярилцлаа хийгээд маргааш надад наадамтай гээд их сайхан ороосоо тэгээд нэрг баг сууж байна. Их сайхан хүмүүс суулсан байсан. Зарим хүмүүсийг ч бол танихгүй юм байна. Одоо эрхэм хүндтэй зочид төлөөлөгчдийн зураг одоо ингээд явж байна. За энэ баян дэлгэргээд одоо манайхны хөргөн сууж байна. Ингээл одоо ер нь багнаас нь надад өөр хүүхэд байхыг мэдэх улсууд л байсан. Тэгээд зарим улсуудын ч ер нь ихэнх хийж танихгүй тэгээд сайн танилцсаа одоо тэгээд урд оройно бид нар. Энэ манай хүү. За. Жинкнө. За ингэж. Ахмадууд гинэ. Төгөлт байж шин. Тэгээд сүйд нь баян өсөр болчихсон. Баян өсөнд болтой зарав төгссөн болтой. Төгөлт байхад байсан маа. Тэгвэл баян өсөний баахан туулаад бүжиг юу яагаад? Байгаа сүүлдээ төгөлт очив. Төгөлт баян өсөр. Нүгэлэн шот толгойн юм. Тэгээд төгөлт юм хинт. Арпресс хинэ. тэгээд одоо нагааг өндөр. Аяга үгдэх юм уу дараа нэг юм. Чогсоо. Дээд Бодоогүй зүгээр. нэг зүгээр ам хар зүрмээр нэг тогтоцоо ёо. Ахаа антын үдий дөлөө. Дэше шахац. Юу яа. Агаач Нээж ягаа сайдаа үгүй гинэ наа. Энэгийн машин байна. манай машин сүүмийг хатарвай. Өмнө хөлсөн манай нэг хоёр томтой. Нөгөө буруу замаар Одоо нэг сайшгаа өмнө хөлсөн. Манай доотлогч юм. Багш. Одоо тоо. Баатар. тэр хүмүүс ярьж байгаа юм дээд. Нэг найз юу? Энийг юу? Энийг Эвчээ.
хоёр төгс. Загсан байсан. Яа чи Маминт. наадах чи аян чи. Яа тийм яа. За өдөр чараад хурцуу гадаа машин чардаг. Машин. Байсан бодоод байсан. Оо байс. Би автобус бодоод байс гэж нөө арай юу бодсоор юу бодсон. Өөрөө наад хаяа. Байс би автобус бодсон. Рад өдөр чараад хурцуу бид өдөр чаруудаарай. Ээж игч одоо уужагийн охиных нь одоо манай хүргэн охиных нь нөхөр сүхэ ах байна. Тэгээ сүхэхтэй уулзаад сууж сайхан байна. Та хэдүүлээ. Би одоо бүрвэ ямба охин нь сэнцэр би ингээд Цэнцрүүс бас ирсэн мөн. ирж шүү дээ. Хэдэн ирсэн? Би түрүү Ирээгүй өчиг дээр ирээд тэгээ өнөөдөр өчиг дээр ороо айлч шоноод тэгээ сая ирсэн. Цэнцрүүч тийм Бадамсдын дэнд л байна. За тань битэрч. бид 40 ороо гарч яваад. За төрөв. Төрсөн. Хөрөө Тэгээ маш шууд алхаж ирсэн. Гэхдээ ерөөсөө нөгөө 7 гараад явсан чинь 7 цаг өнгөрөөгөө гарсан чинь нөгөө намхан тэрэгтэй бас явчаа. Тэгээд Бороохгүй. бүрэнгийн тийшээ салцдаг. Хойшоо баян зүйлээр салчиж. Тий. Баян өнжин дээр явсан тэгсэн чинь салцсан. Баян зүйлээр явах гэдэг бол За миний хуйугаа гамнараа тэгээд одоо бүх хүн За над дээр яваа зүгээр яригдчихэж байна. За Батүсэд ахад битэр бол одоо X-төсөө хөвгтэй юм аа. Тэгээд би бол бас энэ Эрдэнэтлээ сумд төрсөн. Одоо Дондгойн утгаар одоо бороотой гэж хэлвэл одоо бас баярлдаг тийм хүмүүсийн нэг юм аа. Манай Эрдэнэт гэдэг бол том нэрээ гэж надад нэг настай хүн хэлж ирсэн. Тэгээд би бас нутгаараа их бахархаж явдаг 1966 оноос хойш тасралтгүй 33 онд улсад одоо мадынхаа тоогоор тэргүүлж ирсэн. Тэгээд энэ байгалийн бас нэг давчгүй хүчин зүйлээс болоод хэсэг алдсан. Тэгээд сүүлд нь за тэнд явж өмнөдгөрийн ард явж за одоо урагшаа орж ирлээ гэж одоо хурдны морьс гэдэг Эрдэнэ татаага би байнгад одоо харж явдаг тийм л юм байгаа. Тэгээд Батүсэд ахтайгаа би бол анх уулзж ирсэн санаж байна. Батүсэд ахтыг танилцуулах манай ээж тэгэхээр Батүсэд ахаа нэг баяр сургууль таамны эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээд би ахтар очиад ахыг яаж таних юм бэ гэж ээж бол хэлж ирсэн. Ахыг чинь зураг бол ороход бол хөндөд самбарт байгаа. Тэгээд тэнд Батүсэдгээ бичсэн байгаа. Тэгэхээр тэрнээс хараад л одоо ахыгаа таних шүү дээ. Ах чинь бол тийм л хүн гэж хэлж ирсэн. Тэгээд би үнэхээр зургийг хараад энэ байна энэ хүн байна гэж тэгээд ороод уулзчихсан. Тэгээ Батүсэд ах маань сүүл доктор хамгааллаа. Тэгээд хамгийн одоо өндөр оноо авсан. Тий энэ бол Батүсэд ах гэж би бодож ирсэн. Сая наадмаар Батүсэд ах хүний гавьяа тэмж бодлоо гэж хэлсэн. Тийм ээ энэ бол миний ах гэж би бас бодсон. За баярлалаа. Бүгдээрэнд нь ахтаа баярлалаа. Тийм ээ энэ бол таны ах. За Эрдэнэ ягч хэлээ. Эрдэнэ ягч нэ. Эрдэнэ ягчтай микрофон шийдвэл. За та бүхэндээ энэ өдрийн гадаа мэндийг хүргэе. Энэ сайхан өдөр хуран цогж байгаа нутгийн зоолондоос би Батүсэд ахтай үеэс тэгээд миний аав ээж бол энэ нутагт долоогоор Дэмбэрл гэж хоёр хүнээс үүссэн энэ 7 хүн байдаг. Нэг эрэгтэй 6 эмэгтэй. Ийм сайхан эмэгтэйчүүд байсан. Тэгээд тэр хүмүүсийн маань одоо хоёр эгчээс маань төрсэн ах маань энэ Батүсэд ах маань байгаа юм. Тэгээд миний тэр одоо ээж эгчнэр маань энэ нутагт бас гайхуулж явсан ийм сайхан бүсгүүчүүд байсан юм бидээ. Сумын наадамд орцоход эргэж гарахгүй хүн байгаагүй гэж маань ярьдаг, дурсдаг ийм сайхан ээж аваадаас төрсэн одоо бүр садан өнөөдөр ахыхаа бодон дүүгийнхээ үеэдийнхээ одоо энэ сайхан Монгол улсын хүний гавьяа тэмч болсон энэ сайхан үйлсийг та бүхэнтэйгээ хамтран тэмдэглэхээр одоо хуран цугласан байгаа. Тэгээд нийт энэ ах эгчнэр хамаатан садныхаа өмнөөс утгын зам удан та бүхэндээ
энэ арга хэмжээндээ ихтэй сайхан уралцаарай. Уран цогт бүрдсэн ирсэнд бас хадгалж байгаагаа одоо дэвшүүлье. Тэгээд миний аав, миний ээж одоо гадуур стахын маань ээж ер нь миний эгчнэр удаан худаг хажуу өврөөр утагдаж байсан. Ийм сайхан ард түмэн байгаа. Тэгээд одоо бүр бас хол холоос ирсэн ахнар үеэлүүдийнхаа энцүүдийг гэж бодож байна. Хамгийн том нь тэнцвэрэгч маань гараад ирдэ. Үеэлэгч хамгийн том эгч маань охин байгаа. Сүрүүхүү гэдэг чи маань хамгийн том ах маань Цавсран гэж хүн байсан хүн мэднэ. Булгуудын нутагтай Баян Цавсран гэдэг тэр ах маань одоо миний ээж хамгийн том ах байгаа. Дараагийн одоо том эгч маань одоо охин Цэнцэн гэдэг эгч маань бас гэрүүдийн хамт наадам арга хэмжээг бас зохион байгуулахаар манай профессор Бямба гэдэг энэ охин нь бас гол оройтойгоор энд бас оролцож байгаа ахыхаа арга хэмжээнд тэгж ирсэн байгаа. Дараач За чамд ингэж хэлээ. За би Бямба хүрээ гэдэг хөөний баг охин нь. Намиртан гэдэг. Одоо тэгээд ямар мэрэгчлээ Одоо 2 дугаар курс сурч байгаа. Санхүүгийн их сургуульд 2 дугаар курсээр бизнесээр төлөвлөх мэрэгчлэр одоо ингэ суралцаад байж байна. Ахыхаа одоо мэлалгын дээр ингэ сайхан туслаад хэмжээд арын албанд нэг ажиллаж байж байна. За баярлалаа. Тийм үү? Шинэ номын санд бидний давтар нүгэд орсон. Яваа зэрэгцээд байцдаг. Шилэн байсан шүү. Тэндээ орчих юм. Тэгшээ. Нэг том сайн шилэн байсан шүү. Би орж ирсэйг Энэ ажилт юм байна. Өнгөрсөн жилийн шилдэг өтөө байгуултаар ерөнхийдөө чинь томоо тавьсан байна шүү дээ. Ямар гоё. Тэгэд их амархан юу гэдэг юм гэж нөгөө сайн нэг ардсан юм л мөнгө идэх нэг жоохон хэдэн гайгүй үйлдэл гараад ирсэн. Миний хийнэ. Жижиг зүгээр л мөнгөөр овоогоод ирдэг юм. Тэр нь чинь тэр номын сан гуйраа дахиад цаана 15 төгрөг өгдөгчтэй сая засах хүрээд үзсэн шүү дээ. Бос сургуулиудад дансаа удаалгаад одоо. Хайрцээ. Манай нэг Сургуулийн Монгол Чи яг ажил танк юм уу? эклог шүү дээ. Тий, эклог эвдүүлсэн сэтсэл автар гэдэг. Яг зэрэгцээд байна. манай нэг сая мууст нэг нь одоо дахиад мууст ордог. Тийм үү. Ямар Би одоо бизнес юугаар хаяас одоо дахиад юу яах вэ? Одоо нөгөө тор курс төр чамд болохоор байсан юм уу? Нэг төр гэдэг үгүй газар. тэгвэл хүүхдүүд чинь бүгдээрээ л Хүүхдүүд би Монгол Улсын аяа хэмч Цэрэндоржийн Бадамсад өгшөөгөө за энэхүү тайзнаа. За энийг манайхан тайзгал бодчих чадхөө. За энэхүү тайзнаа. Дундравын нийт иргэд замун шаасны хурдан төвийн хамт олонны халуун алга ташлтнаар өрж байна. Sakın tavsiye oturup bir onşubuğa сургалт эрдэм шинжлэхүүний хуруулсан холбоог нэвтрүүлж ажилласан гэж нэг сайн нэг хувьд бодож байна. Өглөөний төрийн том цагт давхад ийм аавд цогцоо орон нутгийн одоовн артацаа би бодож байна. Тэгээд энэ яг баярыг хэлж Антопон төрөсөн сайнарта хадгалнаа. Аудимын цаашдын ажил тэр амжилт төсөж устдаа
Тийш таашаа ирээд ичүүлж байна. Тик хоёр. За. За юу яран хөдөлж сонсгодоо манайхаа сонсгосон тийм. Жохон амин тасалтаад байна. За энэ за дахиад ярих тааш. За. Тий за өнөөдөр манай сүнсэр надад нэгж бас үг гэдэг олон сайхан төлөөлөгчд маань хүрэлцэн ирсэн байгаа. За би энэхүү тайзнаас Эрдэнэ сумын засаг дарга Ноён Мөнхбаатар таныг энэхүү тайзнаа өрн зорж байна. За араас нүг гэдэг хүмүүсийн ер нь бүгдийг дуудчихъя. За шаасны 3 дугаар аймгийн төв эмнэлгийн төлөөлөгч төр сончлагын тасгийн эрхлэгч арга ухааны доктор хадагтай дэлгэр цэцэг таныг бас энэхүү тайзнаа өрж байна. За мөн Дундгов аймгийн засаг даргын хамгийн газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга хадагтай наран туяа таныг энэхүү тайзнаа өрж байна. Танаас гарч байна. За мөн манай Бадамсыг огшин маань ахлуу төрөх хэрэгслөөс нь ундрах болт ундрах болт таныг энэхүү тайзнаа өрж байна. За мөн хадагтай Эрдэнэ туяа таныг энэхүү тайзнаа өрж байна. За ингэ сумын засаг дарга Мөнхбаатар танд энэхүү мэдээлэл шилжүүлж байна. За, сайн байцгаана уу? Сайхан зурцгааж байна уу? За, Тухайн өдрийн дундгой нутаг, Хатуу айргаараа алдартай Эрдэнэ далайн нутаг. За тэгээд айргны сайхан Аршаат нутагт хүрэлцэн ирсэн одоо нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хамт олон мөн одоо Эрдэнэ ард Аршаат багийн ард иргэд та бүхэндээ өнөөдрийн хор бороотой бэлэг дэмбэрэлтэй энэ сайхан өдрийн алуу мэндийг өргөн дэвшүүлье. Тэгэхээр өнөө жил Аршаат нутгийн ард түмний маань бас их шүтэн болсон цацсан суврагын тактик наадам маань өргөн дэлгэр бас их онцлогтой сайхан болж байна. Энэ Аршаат нутгаас одоо төрөн гарсан энэ Аршаат нутгийн уугуул Цэрэн доржийн Бадамсэд эмч маань ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар одоо баяр наадмын босгон дээр Монгол улсын хүний гавьяа тэмч гисэн энэ сайхан эрхэм хүндтэй цодыг хүртэж энэ сайхан цодныхоо одоо медалийг нутгийн зан олонтойгоо хуваалцсан тэмдэглэж байгаа баяр туйл явдал бас болж байна. За ингээд Бадамсэд эмчийн хаан одоо гэр бүл үр хүүхэд ах トゥ төрөсөд ажлын хамт олонд нь эрүүлэг ас жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За тэгээд Бадамсэд эмч маань өнөөдөр бас энэ одоо суврынхаа тахлах наадмыг ивэн дэвгэх зохион байгуулж энэ нутгийн зан олонд Эрдэнэ нутгийн ард иргэдэд одоо улсын төв 3 дугаар эмнэлгийн эмч нарын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо багийг авчран ард иргэдэд одоо 6 төрлийн чиглэлээр бас нарийн мэргэжлийн үйлчлэг онцлогоог хийж өгч одоо буянтай сайхан үйлсийг бүтээж байгаа гэдгийг бас ард иргэд та бүхэндээ дуулан хэлгээд таатай байна. За ингээд өнөөдрийн одоо энэ сайхан сураг тахилгын наадам мөн одоо Бадамсэд эмчийн маань гавьяатын цолны медаль наадмын үйл ажиллагааг албан ёсоор эхэлснийг мэдгэж байна. Баярлалаа та бүхэндээ. Энэхүү сайхан бороотой сайхан өдрийн мэндийг нутгийн зоолн та бүхэндээ дэвшүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна. Би өнөөдөр төрөлх нутагтаа ирээд өөрийнхөө нутгаас төрөн гарсан Монгол улсын хүний гавьяа тэмч Бадамсэд эмчийнхээ энэ цолны медальны энэ одоо үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Гэхдээ би бас даалгавраар ирсэн байгаа. Дундгой аймгийн засаг дарга Ноён Батэрдэн, Дундгой аймгийн иргэдэд хүртэн хурдын дарга Ноён Сүхбаатар, мөн засаг даргын хамгийн газрын төлөөж та бүхэнд бас мэндчилгээд дэвшүүлж байгаадаа бас баяртай байна. Ингээд та бүхнийх энэ өдрийн амар амгалан айтхан мэндчлээ. Нутагтун өнөөдөр бас бороо хор орсон сайхан зам болж байна. Энтэй зэрэгцээд наадмын босгон дээр
Цэрэн дэржийн Бадамсэд гэдэг нь уугуул нутгийн Дундгой аймгийн Аршаант багийн уугуул иргэн Монгол улсыг хүний гавьяа хэмээх эм чимээх үндтэй одоо энэ алдар цолыг хүртсэн нь яг одоо манай одоо багаас төрөн гарсан би бол энэ багийн төрөн гарсан энэ одоо анхны одоо гавьяа тэмч байна. За цаашдаа би бас Бадамсэд тэмцээ дөрөв бас ярилцсан суугатаа таныг удахгүй эмч гэсэн энэ сайхан цолыг удахгүй аваарай тэр медалганы найран чинь би бас очихолно гэж бас амлалт суулаа. Тэгээд бидний дундаас миний одоо төрөлх нутгийн гавьяа тэмч Монгол улсыг хүний гавьяа хэмээх энэхүү алдар цолыг хүртсэн явдал үзүүлж аймгийн цэцэргийн хүндэт өргөмжлөлийг баталгаар ирсэн юм аа. Ингээд аймгийн цэцэргийн хүндэт өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Микрофоныхоо доотлыг нь барих юм шүү. Нэг. За, Монгол улсыг хүний гавьяа тэмч Цэрэн дэржийн Бадамсэд танаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө олон жил идэв санаачлаг өр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа сэтгэлтэй төр засгаараа үнэлүүлж Монгол улсыг хүний гавьяа эмч хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг хүртсэн явдал баяр хүргэж аймгийн цэцэргийн хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Таны ажил үйлдэл амжилт бүтээл амьдрал тань эрүүл мэндийг хүсэн өрөөе. Дундгой аймгийн Эрдэнэ төлөөлчдийн хурлын дарга Сүхбаатар засаг дарга Батэрдэн 2017 онд Лоосрын 28 манлгой. За энэхүү шагналыг одоо гадууж өгж байгаа үнэхээр баталтай надад нэгэн бас түүхийн хуудас нээсэн ийм өдөр байлаа. Ингээд Бадамсэд тэмч таныг хүрж байна. За Бадамсэд өнөөдрийн наадмыг сайхан болж өнгөрлөө. Та тэгээд өөргөө сэтгэлээ нэг. За наадмыг сайхан болж өнгөрлөө. Сэтгэл маш өндөр байна. Ах トゥ төрөсөд үр хүүхдүүд нутгийн хамт олон маань сайхан зохион байгуулад сайхан наадам боллоо. Сэтгэл маш өндөр байна. За баярлалаа. Аргагүй сайхан наадам боллоо. За Эрдэнэ далай сумын засаг дарга тийм ээ. За таны сэтгэл ямар өнөөдрийн наадам? За өнөөдөр манай Аршаант багийн уугуул Монгол улсын хүний гавьяа тэмч цолыг одоо дөнгөж саяхан ардын хувьсгалынхаа 97 жилийн баяр наадмын босгон дээр энэ цолоо өртсөн Цэрэн дэржийн Бадамсэд эмчийн маань одоо гавьяа цолны мэлалга наадам Аршаант багийн одоо цацсан суврагны тахилгын наадам сайхан болж өндөрлөө. Ингээд Эрдэнэ сум бол бас алдардан гавьяатнуудын өлгийн нутаг. За Эрдэнэ сумаас бол хүний гавьяат эмч өмнө бол 2 төрөн гарсан байдаг. Одоо 3 дахь гавьяат цолтон маань бол одоо Бадамсэд эмч маань байгаамаа. За ингээд Эрдэнэ сум үндсэндээ одоо 26 дахь гавьяатаа өлгөдөж авч байна. 4 хөдөлмөрийн баатар 26 гавьяат. За тэгээд улс аймгийн алдар цолтой малчид улсын авраг сайн малчид бол төрөн гарсан ийм сайхан нутаг байгаамаа. За тэгээд өнөөдрийн баяр наадамд бол одоо нутгийн зан олон ард иргэд бас хүрэлцэн ирж за энэ наадмыг одоо Бадамсэд эмч маань бол нутгийн зан олонтойгоо энэ цолныхоо мэлалгийг хамтдаган одоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэж сайхан баяр наадам боллоо. За баярлалаа. Том нэртэй том сумыг нэгэн үед удирдах яваа танд баярлалаа. За баярлалаа. сайхан болж байна уу? Сайхан болсон. Багатай. Энэ манай засгахтай дадлаа. За сайн. Амар наа. Мөр сайн уу? Ямар хөөрх юм бэ? Энэ боржгор өстэй. Наац зүгээр мод алгаж тийч. Химээс. За. Ажил төв сайн уу? Сайн. Нэг
За өнөөдрийн наадам ихэр сайхан болж өнгөрөв. Өнөөдрийн наадмын нэг утга учир тохионыг баяр наадам маш сайхан болж өнгөрлөө. Ожаг би одоо зүгээр явна энэ чинь бас дурсгалтай шүү дээ. Өгчнөө одоо цэрэнд орж Бадам сэт гэдэг хүн маань одоо Монгол улсын гавьяа тэмч золооч одоо тэрний цааныг дөрвөн газар тэтгэлж байна. Бас сайхан өргөн дэлгэр болж наадам маань сайхан болж өндөрлөө. Тэгээд энэ дээр одоо талталаас нутаг газараас төрөл төрөсгөд хүүхдүүд бас сайн мэдгүй байна. За би бол одоо хаана юу сүрэн хүүхдүүдний бас ажил төрлөө одоо ач холбооны нөхөр болох юм да. Бүрүүсрэн гэж. За манайхан бол одоо уужаа гэж бас авгаалдаг дууддаг. За тэр хүний одоо хүргэн нь за боловсролын салбарт бол одоо 25 6 жил одоо багшаас нь аваад удирдах ажлыг хийсэн. Одоо бол одоо тэгээ гэр бүлийнхээ одоо бизнесийг үргэлжлүүлээд оюутлага хамбог суман дээр хог оюутлын удирдлагын менежментийг аваад ингээд хамбогд вест менежмент центр гэдэг компанийг удирдаад ингээд явж байна да. За хэдэн хүүхэдтэй вэ таахсаад би ч одоо манайх 2 хүүхэдтэй. За өвөө эмээ болсон. Том хүү маань одоо техникийн сургуулийг төгсөөд одоо хятадд магистрт суралцж байна. Баг хүн маань энэ жил 2 дугаар курст орон санхүү эдийн засгийн сургуульд суралцж байна. Номко. За та эддээ бас мөн номко ярилцъя. За. Даваа. Наашир. За баярлалаа тэгээд. Наадам үнэхээр сайхан боллоо. За баярлалаа. Тэр наадам шиг болж байгаа юм шүү гинэ нөгөө. Тэнцээ тоо. Ананас. Юу юм наач. Юу юм наач. Ямар жоохон байна. Тэр садэтэр хэсэж. За сэтгэл сайхан байлгүй яах вэ? Наадам янзын гоё боллоо. Дүүдэн баярлж байна. Бүх ах トゥ нартай баярлж байна. Үлзээ. Ахыгаа хүндэтгэж ирсэнд бүгдд нь баярлж байна. Тэгээ бүгдд нь ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье. За. Та бас өөрийгөө танилцуулахгүй бол нөгөө танихгүй мэдхгүй хүүхдүүд их үзнэ. За. За би чинь байж, би чинь юу гэж одоо сэдахтай тий одоо Бадамсэл тий. Бадамсэл дүүтэйгээ ах トゥ усын эгж дүүсийн хүүхдүүд, эгчийнх нь хүүхэд. Эхээс оюулан цэнцэрэн гэдэг хүн байна. За. Та энэ жил тэгээ сая ямар хүмүүс ирүү танахнаас. За манайхнаас одоо манай эгчнэрийн хүүхдүүд бүгд ирж байна. Манай эгчнэр ч эхээс нь долуулаа. Одоо долуулангийн хүүхдүүд ач зээнэр хүргэн бэр одоо бүгд ирээд ахыхаа одоо хүндэтгэл үзүүлээд сайхан байлаа. За баярлалаа. Хүүхдүүд нэгээ таньдгүй. Тэгээд ахмад дүү яаж таньдгүй. Тэгээд танаас бас ямар очтой юу юм бэ гэдэг дараа нь баян дэлгэр гэж хэлчихсэн юм. Би Батүрити дараах. Ээжийн нэрийг хэлээ. За. Ээжийн нэрийг. Хэдүүлээ бэ та хэд чинь? Одоо 8 Юусоо ээж чинь. За тааш тэгж гэдэг шүү дээ. Манай ээж нөгөө ээж шүү дээ. Тэгээд 8 хүүхэдтэй. За. Одоо тэгээд ямар ажил эрхэлж байгаа юм бэ? Аймагтад насаараа байж байгаа. За та чи тэгээ одоо хэдэн дүүтэй хамгийн Батустахын чинь дараагийн Батустах хамгийн том. Тэгээ дараад нь та. Тэгээ дараад нь ямар шиг хүүхдүүд бол. Одоо энэ төр байна. Дараачих нь бий вэ? За дараад чи одоо юу вэ? За зүгээр. Царайг нь гаргаад танаас ярьж байгаа байхгүй. За. Таних ингэ дээ.
Бямсран гэдэг. За бямсран гэдэг. За. Би хамаагүй. Энэ хамаагүй. Хэд хүүхднээ зэ. Хамгийн бага нь. За хин гэдэг. Бадамсран. За. Нөгөө хүүхдүүд танаа хүүхдүүд өтер гэж ирсэн үү? Тэгээ манай нөхөр ирсэн. За. Баян дээр. Хэдэн хүүхдтэй байгаа? Хоёр хүүхдтэй. Хоёулаа. Нэг л том мөс төгсөөд ажил хийж байгаа. Бага нь аюултай мөс. За. За дөөр танилцуулах хүн байгаа үү? Хайж. За баярлалаа. Таараа Эрдэнэтэй гэж. Хоёр манай ээж. За. Даваагийн Эрдэнэтэй гэж юм байна. Манай ээж бям. Бидний дэхээс 11 үлээ. За. Одоо тэр өнөөдөр хийх ирсэн байна энэ чинь. За энэ Аршантын гол ер нь бол бид нар энэ яг Аршантын улаан хотыг хажуу өөр гэдэг газар өсч тойрнсон. Багнасаа өнгөрөөсөн байгаа. Тэгээд одоогоор бол Улаанбаатар хотод амьдарч байна. Гэр бүл 3 хүүхэд нөхрийн хамт амьдарч байгаа. Одоо энэ хүрэлцэн ирэхэд бол бага охинтойгоо бага охин сууж байна. Хин гэдэг. Бага охин Ирмөнтэйгээ ирсэн байна. Ирмэн хэд настай байлаа? Ирмэн 3 дугаар анги. За Ирмэн хамтарсан 3 дахь сургууль сурдаг миний охин. За өөр хийх ирсэн байна. За тэгээд миний ах ирсэн байгаа Жамисрэн гэдэг хүн байдаг. Энэ бүрэн дээлтэй. За өөр дараачих нь болохоор Жамбал дөржгээ тэр нэг ахын цаан сууж байгаа гол. Нэг маань цаан шиш. Дараачих нь энд юм байна шүү. Намайг алгасан тавьчихлаа. Дашма гэд манай дөө. Улаанбаатараас ирсэн. За. Хоёр хүүхдийн нөхрийн хамтайгаа манай хоёр хүн сууж байна. Энд хоёр хүн сууж байна. За энэ хоёр хүн чи хин гэдэг л. Одоо эднэр чинь бас үзэн шүү дээ гол. Танилцаараа миний Янжов. Баг нь цаг бодрох. Цаг бодрох гэдэг. За. Миний эднэр хүүхдтэй нэг охинтой бас. За. Хүү маань одоо 2 дугаар ангид орно. За. Сүүл фэйсбүүкийг аваад тэгээ бүгдээр нь бас дамжуулна. За. За гэрсрах танилцаад. Та зодсон уу? Зодгоогүй. Тэг зодгоогүй. Эхлээд зодгоо. За. Ундрах 3 дүү 2 дүүтэйг ирсэн байна. Одоо тэр нэг алтан хоёр гэдэг дуусан чи. Тэр эднээс даалгах дээр таныг асууд. Нэг мөр үед. Бүр бицтэй л гэдэг. За. Үйж гинэ самаа. Сул талцаагаараа. За. Сайхан харилцан ярьж болно шүү дээ. Дандаа асууснаас ингэж биш. Янд харилцан яриач гоё шүү дээ. Тийм. Одоо ер нь хооронд ярьж байгаа. Хөдөөгөр өнөө аим сувын төвөөрөө. Бүр тийш очсон юм уу? За. Өдөрт таралцсан тэгээд уяачтай. Тэгээд ерөөс уяачтай дараалтаа. Одоо тэгээд сумомда ер нь ирж явахгүй тэндээ энэ хоёр энэ сүлдээ гэж үйдэн шүү дээ. Баяр шүү маргот. За. Том бол. Тэрсээр хачна цэрэгт байхад нөгөө манай яслын хувцас тавьдаг нөгөө амар бөөндөр өдөртэй хувцлаа тий. Тэгэл хадагдаад явсан. Тэгэл тэрнээс нь хойш. Нэр таараагүй юу? Таараагүй тий. Тэрнээс хойш тэгэл таараа. Одоо л таарчлаа. Тийм бай. Зөөр өсөөгөө. Чигээрэл. Садлын юм чи. Одоо аль хамт байх юм. Одоо өөр танилцуулах ашиг хүн байгаа энэ авирч. Тэр цаана хэм сууж нэг лээ. Жамбал дөрж гээд манай дүү энэ орон нутгад амьдардаг. Ямар үнэ? Жамбал дөрж хүрэн дээлтэй. За ашиг. Бараач их. За. Эргүү наадмын манаас ерөнхий ивент тэтгэж байгаа шүү. За. Тийм болохоор би Дунгай аймгийн Эрдэнэт сумын Заман Аршант багийн нийт иргэд та бүхэнд амьдралд нь аз жаргал сайн бүхнийг хүсэн өрөөд энэхүү наадмын албан ёсоор нээснийг мэдэгдээ. За би заас Бадамсэд дэмжихаа товч танилцуулгыг бас та бүхэнд уншиж танилцуулъя гэж бодож байна. Тэгээ манай Эрдэнэт сумын Аршант багийн анх удаа хүний гавь дэмжиж авсан байгаа. За тиймхүү учраас манайхан товч танилцуулгыг сайн сонсороо. Нэг сонирхолтой байхгүй болохоор ингээ манайхан явчихдаг байхгүй ийш ингээ маш их байгаа. За энэ хөө манай Бадамсэд дэмжих маань товч танилцуулгыг бас та бүхэнд уншиж танилцуулъя.
За Бадамсэд эмч маань Дундгов аймгийн Эрдэнэт сумын Аршаан цагийн их цагаан дил гэдэг газар цэрэнд орж ууган хуу болон 1953 онд мэндэлсэн байдаг. За би мэрэгсэн байдлын та бүхэндээ танилцуулж Дундгов аймгийн төвийн 10 жилийн сургуульд 1961-ээс 1971 онуудад суралцж төгссөн. За мөн 1971 оноо төгсөөд Улаанбаатар хот руу очиж анагаах ухааны дээд сургуульд 71-ээс 77 онуудад суралцж хүний их хэмжээ мэрэгжил эзэмссэн байдаг байна. За мөн та бүхэнд бас ажлын туршлагаас нь хаваалцсан 1977 оноос 1981 онд заас төрлөх уугуул аймаг болох Дундгов аймгийн Үлзий сумын хүний их хэмжээ салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. За 1981-ээс 1991 оны нийгмийг аюулгүй хамгаалах яамны эмнэлэгт онцлогооны тасгийн эрхлэгчээр за мөн анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны секторын эрдэм шинжилгээний ажилтан ахлах ба тэргүүлэх ажилтнаар ажиллаж байсан. За мөн 1991 оноос хойш одоо хүртэл шаасны нэрмжид улсын 3 дугаар төвийн эмнэлгийн эрдэмтэн банд өр онцлогооны тасгийн эмч, эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байгаа байна. За ийм хүндэлтэй зам мөн бас дэлхийн хэмжээнд нэрлэгдэх Монгол улстай байгаа хүний гавьяатын эмч мөн Эрдэнэт сумын Аршаан багаас төрөн гарсан Бадамсэд эмчтэй цаашдаа амьдрал аз жаргал эрүүл их сайхан бүхний хүсээ өрөөгөөд нэг сайхан алга таш уухай төрөлгөө бэлгэлье гэж бодож байна. За бүгд нэг сайхан уух болчих. Уухай! Гурван уухай дэшөө. Би ханаас таалах нэ. Манай насар сууж байгаа гарууд бол их цоглог байгаа шүү дээ. Манайхаа бол. За би заахаа наадмын дундуур бас үлдсэн хэсгийн танилцуулаа явж тийм ээ. Тэшээ одоо танилцуулаа явж байгаа. Төөж өгөхийг хүсэж байна. Дээрээс нь Дундгов аймгийн хөгжил цэцэрлэгт оруулсан таны хувь нэмрийг үнэж Дундгов аймгийн засаг даргаас Дундгов аймгийн хүндэт тэмдгээр бас шагнасны энэ цагтаар бас ардуулж өгөх болсон та баяртай байна. хамгийн гадуудаас олсон тийм. Манай хоёр хүүхэд нэг нь мөс одоо төгсөө ажил хийж байгаа. Чамцсан болон одоо болгон ингээд баг нь болох чинь сая нэгдүгээр курс. Чамаа хүүхэд хэлсэн энэ уусаа. Юу болж өөрөө хийж байгаа сайн. Таалбис арай жах байж. Жох байж. Яг юм уу яаж гэж. Одоо нэг хардаа хараад залуу хүмүүс юм болоо. Гэдэг бас асуураад. Явцсан шиг. Эмч үзүүлж. Авиат үүтэй хамгийн түрүү та баярын түргэж ажлын өндрөө түргий. За тэгээ бүх ах トゥ нартай баярлж бай. Бүгдээрээ үндэстэг үзүүлж хийж байна ахта. Их баярлж байна. За бүгдийг оруулж явж байгаа бүгдийг яах вэ? Араад нь яг бас тэгээд нэг адмаас бас ийгээд явуулсан. Ам YouTube мөн өгнө бас гэж юм. Яа, сууж яах вэ? Сууж. Настайгаа хүндлээгөө баг настайгаа хэлээр яах вэ?
Энэ хоёрын хардаа. Нэг хат. За. Таны хин гэдэг үлээ. Намайг нэргүү гэдэг. За би таныг өмнө сонсоод байсан. Өмнө нөгөө гэрэл далайгаш баяраа батгүй бид нар чинь бүгдээр найз таал үлдээ тоцорсон байсан. Би ерөөсөө уулзаж битэр чи бараг л уулзаж байгаагүй те. Батгүй нөгөө хоошоогоо сургууль явна гэд манайд бодлаа. Баяраа бас хэрэгтэй байгаа гэд гэрэл бас тэнд сургууль сурж байгаа гэд ингээл бүгдээр нь тэр уулзаад. Тэгээд бид нар хамгийн сүүлд нэг дунд гуур нэг дайрсан манай энэ хүргэн бид нар тэгэхэд таваас байлуу. Бид нар ийшээ нэг сувгийн ийшээ нэг зусч ийсэн. Танахаас чинь баруун тийш аймагаас. За одоо бас 10 хэдэн жил болж байгаа юм. Нэг нь та тэгээ хамгийн том нь араас хамгийн том. Таны аав чинь хингээд ловсон дөрж. Ловсон дөрж нөгөө нэг мундаг хүн байсан тий. Тэгээ манай сайнаа гэд манай энэ хүү өстэй. Тэр ловсон дөрж гэдэг хүний бас хамаатай. Ээж нь бол бас тэдний одмын хүн. Зөв. Тий. Сайн яриад ах юм бол одоо тэр чинь за одоо яачлах мах чинь эдэр чинь бас тий хамаатай ингээ болсон. Манай аав ахна. Тий. Нөгөө хэд гэрэл мэрэл ирсэнгүй. Гэрэл энэ төр ирсэнгүй. Гэрэл энэ байхгүй хаан богдод яв. За. Нэг нь өдөө малчин. Тэгээд та хідэн одоо ам бол хідүүлээр хүүхд мөхтөө. Ам бол одоо манай эхнэрийн сууж байна. Тэгээ 3 хүүхэдтэй. Нутгасаа эхнэр авсан. За. Тэтгэвртэй гарцсан одоо тэгээд. За. Цэцэрлэг эрхтэж ирэх гал хот хүрээ хөдөө гадаа тэгээд байж. За баярлалаа. За, пүрсэр ярилцлах хөө сэтгэл ямар ийм амар хаадрыг сайхан болж байгаа. Яг тэгээ мараад ярьж тэгээд ингэж. За баярлалаа. Өнөөдрийн наадам одоо гавьяати маань мэлалгын одоо энэ сайхан цайлгын үйл ажиллагаа маш сайхан өндөр арга хэмжээ болж өнгөрсөн гэж миний хувьд бодогдож байна. Тэгээ ямар ч байсан орсон түмнийг бол баярлалаа. Тэгээ хангаад хийжсэн. Янз янзаар баярлалаа. Тэгээд та нар хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ингээд ямар ч байсан одоо хойшоо дараагийнхаа үеийнхнийгаа баян ингэж уулзаж явах болно. За би бол өөрөө хуваарь аж ахуй эрхэлдэг. Одоо Элемент гэж компани захирал. Манай компани болохоор эрдэнэт байгууллага эмнэлгийн салбарын үйл ажиллагаа үздэг. За бадамсдах юм байна. Наадамд бас нэг хүндтэй зочин хүрэлцэн ирсний нэг нь одоо Монгол улсын хүндийг өргөлтийн спортын дэд мастер хүндийг өргөлтийн бас манайхан дотор хамгийн алдартай тамирчдын нэг ингчим охин маань хүрэлцэн ирсэн. Хоол замыг туулж ирлээ. Говь нутагт анх удаага ирж үзв. Анх удаага ирж гинөө говьд. Тэгээ ямар юм бэ? Говьг чи халуун гэж боддог. Одоо өнөөдөр ямар вэ? Халуул гэж бодож байгаа ш. Тэгсэн чи хөлдөж өгөх гээд энэ чинь бороо одоо тасралтгүй ороод хоол зам туулаад ирнэ их зүтгэлтэй байна өө. За тэгтээ өнөөдрийн найр наадам ямар сайхан болоо. Гоё болж өнгөрж гинөө өнөөдрийн найр наадам. Өнөөдөр их насны уралдаан тэгээ даагны уралдаан болсон. Ер нь барианд орж ирж байгаа мордыг харахаар гоё юм билээ. Нэг барианд орж ирж байгаа мордыг хараад нэг Монгол хүний самсаа болдог гэсэн. Тийм самсаа шархах тийм мэдэгдэж байна. Мэдэгдчихэл гоё юм билээ ер нь яхаа харахгүй. За. Бөхчүүдийн барилдаа ч гэсэн бас сайхан болох шиг болсон. Тэр үзэр төр хоёр арай биш. Сэтгэл готролтой байгаа. Яагаад вэ? Улсын аймгийн начин сумын занд унтсан. Тэгээд тэр чинь сайн баг цолтой бүхт авбал бид нар чинь баярлал явчихдаг шүү. Тэр айгүй муу барилдсан. Би жоохон гоё барилдаа үзье гэж бодчихсон чинь жоохон барилдсан. За тэгээд энэ манай нутаг ер нь сайхан нутаг байгааз. Сайхан нутаг байна уу? Тийм. Тэгээ одоо дундгийнхаа ард түмэн одоо манай төрөл төрөсtöд хандаж одоо юу гэж хэлмээр байна. Юу? Ямар ч хүмүүс ах шиг байна ер нь. Их юу одоо говийн хүмүүс чи их сайхан нөгөө одоо юу лээ? Сайхан сэтгэлтэй ингээд тийм зочломтгой хүмүүс байд юм байна. Тэгээд танаа нутагт ирсэндээ баяртай байна. За охиндоо спортын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За дуутай хууртай дундгуй нутагт хүрэлцэн ирлээ амнаа.
За манай насан жагаа хоёрын том хүн багмаа. Тэгээд одоо энэ нутагт ирсэн сэтгэл ямар байна? Гоё байна. Бас их таарч. За. Бараатай байсан болохоор тэгж байгаа тий. За наадам ямар шухан болж өнгөрч байгаа шиг байна. Наадам гоё. За юу үзв? Бүх үзсэн. Тэгээд өөр юм үзээгүй. За юу үзээгүй юу? Нөгөө Морин уралдаа үзэж чадсан уу? Чадаагүй. Морин уралдаа үзсэн бол бас их гоё яхаар байлаа. За тэгвэл тэгээд энэ тал нутагт ирэхэд ямар байна? Ер нь тал нутаг ямар санагдаж байна? Тал нутаг уу? Цэнгэг гоё. За ярилцлага өгсөн баярлалаа. За сурлагын өндөр амжилт хүсье. За мата энд ирээд бүх мөх үзүү. Яханд үзье. За даарч ийн бороо ихтэй байл да. Даарч ийн бас борон дүндээ нарч байна. За өөр тэгээд юу хэлмээр юм. Бүгчүүдийн барилдаа ямар шохон болов? Их гоё. За тэгээд манай Ариукагийн баг хуу мата ярилцлага өглөө. За сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. За баяр энд ирсэн сэтгэл наадмын сэтгэлээс нэг сайхан хаваалцаад гаач. За сайхан бас их гоё байна. Бас их таарч байна. Яагаад дараад энэ юу энэ 100 штэ яагаад дарч байна? Бараа их ороод салхи их салхилаад. За. Тэгээд энэ их уул байхдаа тал нутаг байгаа үст тэгээд ямар шухан санагдчих байна? Мэдгүй. За сурлагын амжилт хүсье. Баярлаа. Толгод нь үзэгдээд зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртэй санаалтахд салхин өнөртэй сайхан нутгийн бараан тодхой нулимстай хорогод хоцорсон нутгийн бараан ээжийн гинтэй хариухан шорог нь алгандаа дэдэлсэн алтан нутаг аавын бишигтэй бодол